Сүүлийн үед ялангуяа энэ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал юу бас их хэцүү байна гэдэг асуудлыг ярьж байна л да. Ялангуяа манай шиг энэ уул уурхаас хэд хамааралтай улс орны хувьд бол одоо тэр хөлийн бомтууд дээрх нүүрсний ачаа тээврийн бөөгнөрөл болон урд хөршийн худалдаа авалт гэдэг зэргээс хамаараад эдийн засгийн нөхцөл байдал ер нь хэцүү байна гэж байна. Та зөвхөн шалтгаан нөхцөлийг нь юу гэж олж харж байна. За нэг хэсэгтээ болоод улс төрийн үйл явц халаа өрнөж байх үед бол ихэвчлэн сангийн яамч гэдэг юм уу эдийн засгийн хөгжлийн яам чиглэлтэй асуудлуудыг их буруутгаж одоо яаралтай арга хэмжээнүүд авахгүй байгаа нь бол салбарын сайдуудтай холбоотой байгаад байна. Эдийн засгийн нөхцөл байдалд ороодохоор л геополитикийн асуудал за тэгэл нөө Трампын тариф ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд рүү түлхээд байгаа нь дотоод дээрөөсөө бодлогын ажлуудыг олигтой хийж чадахгүйгээс болж ийн гэдэг юм шүүмжлэлүүдийг бас хэллээ л дээ. Таны хувьд ер нь юу гэж харж байна вэ гэдгээр би бас тайлбар авах. Тий. Ерөнхийдөө тэр эдийн засгч нь ямар хөө янзын байгаа вэ гэдгийг илэрхийлдэг нэг хэд хэдэн үзүүлэлтүүд шалгуурууд байдаг л да. Тэгээд одоо хүмүүс юу гэж ярьдیں۔ Тухайлбал одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нэг үзүүлэлт байна. Тэр нь одоо хэдэн хувиар өсөж байна. Хэрвээ өсөлттэй гарч байгаа бол эдийн засаг дажгүй байна, гайгүй байна гэдэг юм. Эсвэл экспорт нэмэгдэж байгаа, импорт нэмэгдэж байгаа ч гэдэг. Тийм ээ. Одоо сүүлийн үеийн статистик мэдээгээр бол одоо хүн амын дунд жорлого 2.2 сая төгрөг боллоо. Ер нь бол нэг 2.5 сая байна энэ төр гэдэг ингээл яриад байна. Эдгээр бол бас нэг тодорхой хэмжээний үзүүлэлтүүд мөн л дээ. Тэгтэл явсаар байгаад тэр бүгдийг чи ингээд нэг багцалдаг нэг тийм үзүүлэлтүүд бол байдаг юм. Тэгээ би тухайлбал одоо юу гэж дүгнэх гээд байна вэ гэхлээр одоо Монголоос дөрвөж байгаа гэж хэлэхэд таашийн. Гэхдээ Монголоос гараад явах хүсэлтэй байгаа хүмүүсүүдийн статистик бас байдаг байхгүй юу? Тухайлбал одоо юу гэдэг нэг 45 нас хүртэлх насны хүмүүс энэ одоо судалгаа гарсан байд юм. Тэгээд тэднээс асуухад бол та нар ер нь одоо ямар байна гэхэд ер нь Монголоос явмаар байна, өөр газар очиж амьдрмаар байна, өөр газар л очиж ажил хиймээр байна гэсэн. Тэгээд тэр чинь яг Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын л одоо илэрхийлэл одоо чиний асуугаад байгаа тэр дүгнэлт чинь л байхгүй юу. Үндсэндээ итгэхгүй шүү дээ. Монголын эдийн засагт итгэхгүй байна. Би энд байгаад өөрийгөө хэрэгжүүлээд өөрийнхөө амьдрал ахуй бусад юм дайтайгаа аваад явна гэдэгт бол итгэл байхгүй. Тэгээд хамгийн гонигтай нь юу вэ гэхээр тэр нийт санал асуулганд оролцсон хүмүүсүүдийн 45 хүртэл насны хүмүүсүүдийн 73% нь гарыг гэж гадагшаа явъя гэж. 73 байхгүй. Тэр чинь 45 хүртэл насны гэдэг чинь хамгийн идэвхтэй, хамгийн одоо ажиллах боловсроотой одоо залуучууд одоо залуу хүмүүс гэж хэлээ да. Тэгээ тэд нар бол тэр Монголын эдийн засгт итгэхгүй байна. Ирээдүйдээ бол итгэл маш их сул байна гэж. Тэгээ энийг бол Монголын эдийн засгийн өнөөгийн байдал гэж дүгнэх ёстой юм. Тэрнээс тэр дотоодын нийт бүтээгдэхүүн яасан, экспорт яасан, импорт яасан, улсын төсөв өссөн, өсөөгүй энэ бүгд бол 30 дугаар асуудал. Яг эцсийн дүндээ явсаар байгаа зэрэг саяны яриад байгаа бүх юм чинь бол энэ үзүүлэлтээр хурж ирэл одоо тусглаа болж байна гэсэн ийм одоо дүгнэлтийг хийж болно. Энэ бол өөрөөр хэлэх юм бол эдийн засаг ямар хөө янзтай байгаа вэ гэсэн асуултанд чинь хариулж байгаа. За яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуудал бол гарч ирж байгаа. Энэ дээр бол олон өвчин зүйлс байгаа. Өөрөө ч гэсэн бас сая дурдж байна. Миний ойлгож байгаагаар бол нэг 2-3 юм бол онцгой анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол эдийн засаг гэдэг ямиг эдийн засгийн аргаар нь удирдах хэрэгтэй юм. Гэтэл манад бол захиргааны арга ялангуяа сүүлийн одоо нэг 8-9 жил бол бүр хэрэг сэтэрлээ. Эдийн засгийн аргаар нь удирдах ш. Дандаа захиргааны аргаар хүчээр төрж удирдах гэж оролдоод байна. Тэгээд тэрүүндээ тохируулсан бүтэц зохион байгуулалт боловсон хүчнийг шилж сонгож байгаа байдал бол ердөө яг энэнийхээ дагуу яваад. Тэгээ энэ бол эдийн засгийг гажуудуулаад байгаа юм л та. Тэгээ нэг хэсэг нь бол сонирхолгүй болчиход байна шүү дээ. За иршиг би энэ чи хийж зүтгээд яах юм тэртэргүй хөлсөө гойжуулж жаад олигтой ч юм олохгүй юм. Тэрний оронд одоо юу гэдэг тэр нэг дарга цэргийнх нь хажууд нь очиж шадарлаад ч юм уу одоо тэр цүнхийн бариад ингээд тэр төрийн
аппарат руу ороод улсын төсөвт аль болохоор ойрхон байх юм бол надад үлзийтэй юм аа гэд ингээд бодож байна. Тэр чинь нөгөө нэг захиргааталтын аргал даван галж байгааг л шинж байхгүй юу? Илэрч байгаа илэрлэн. Тэгэхээр энэ бол нэг том шалтгаан гэж би хувьдаа үзэж байна. Хоёр дахь шалтгаан нь бол манад өмчийн эрх гэдэг ойлголт бол байхгүй. Одоо их хатуу хэлж штэ өмчийн эрх гэсэн ойлголт байхгүй гэж. Тэгэхээр энэ өмчийн эрх байхгүй бол хүн өмч хөрөнгөтэй байх сонирхол алга. Өмч хөрөнгөө өсгөж үржүүлэх сонирхол алга. Тэрийг хайрлаж, нандинаж, хандаж байх сонирхол алга. Тэр цэцэрэг хурж ирэл булаагаад авчдаг, дээрэмдэд авчдаг. Янз янзын аргаар тэр чинь чамаас салгаад авчдаг болох тэр чинь хүн ердөө юм хийх сонирхол алга шүү дээ. Тэгээ тэр авж байгаа механизмууд нь бол түмэн шүү дээ. Элт хурж ирэл дээрэмдэд авж байгаа юм ч үйж байна. Одоо соёлтой дээрэм гэж хэлээд одоо хууль ёсны дээрэм гэх юм уу хууль гаргаж жагаад өөртөө нийцсэн одоо тэр бизнесийн нэг бүлэглэл байдаг бол тэр өөрийнхөө эрх ашигт нийцсэн хууль гаргаж жагаад тэгээд тэр хуулийнхаа дагуу дээрэмдэж байгаа хэлбэрүүд байна. За одоо заримдаа ч одоо бүр засгийн газрын гишүүд нь сайд дарганаар нь өөрсдөө цагдаа цэрэг дагуулад очоод булаагаад авдагч тохиолдол гарч байна. Тэгээ энэ бол Монголын эдийн засаг бас нэг өдлөхгүй байгаа. Тэр нөхцөл байдал муу байгаагийн нэг бас нэг үндсэн шалтгаан байхаа гэж бодож байна. Тэгээ гуравдугаарт нь бол би хэлцлийн хуулийг нэрлэмээр байгаа юм. Тэр чинь аж ахуй эрхэлж байгаа хүмүүс ямар нэгэн зөрчил, маргаан имэтэмэм гарлаа гэхэд бол ослогын хэлцэл байгуулсан байгаа шүү дээ. За би чамд ийм хугацаанд ийм юм хийж өгнө. Чи надад төвчнээ төрөний төлбөр одоо хугацаа алдахгүй цаг тухайд нөгнө гэд ингээд хэлцэл байгуулчихсан байна. Гэтэл энэ хэлцэл ердөө мөрдөгддөг. Тэгээд хоёулаа хоорондоо ингээд асуудал гаргах дээр нэг бол дарга цэрэг рүү гүйжчихдэг. Нөгөөдөл нь болох дээр нэгний талд нь шийддэг. Хэн надад илүү аюулгал өгсөн тэр талд нь бол шийдээд өгчдөг. Эсвэл шүүх рүү очдог. Тэр янз чалгалтын байгууллага руу очдог. Тэнд бас ялгаа байхгүй. Энэ чамд илүү аюулгал өгч байна гэдэгт нь шийдчихдэг. Хэрвээ одоо шийдэж чадахгүй бол сунжруулаад байдаг. Тэгээ тэр хугацаанд бүр тэр өмчийн эрх чинь бол хөсөрдөд дуусч байгаа байхгүй. Тэгээ би чиний асуултанд бол тэгжлэр болох. Тэр гурван хүчин зүйл байна. Одоо миний ойлгож байгаагаар бол эдийн засгийн аргаар удирддаг баймаар байна. Өмчийн эрх гэдэг юмыг нэг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг баймаар байна. Хэлцлийн тухай асуудлыг үнэхээр нэг зэгцэлж журамд нь оруулах хэрэгтэй байна. Тэгээ энэ гурав байхгүй болох тэр явсаар байгаа эдийн засгийн төрөний миний хэлсэн 73% нь гадагшаа гараад явчих яа гэсэн ийм л одоо нөхцөл байдалтай л байна гэж хэлэхээр. Тэгвэл бид нар зүгээр яг уул уурхайн салбарыг солонгоруулах тухайд та юу гэж бодож байна? Одоо тэгтээ ингээл ер нь бол нүүрс болвол дэлхийн зах зээл дээрээс ачигдах нь ер нь цаг хугацааны асуудал болчлоо, ойрхон болчлоо. Тэгэхээр бид нар энэ уул уурхайн салбарыг солонгоруулах одоо тэр алт газрын ховор элемент гэдэг энэ бусад энэ минералуудыг эдийн засгийн эрхлэлтэндээ оруулаад энэ салбарыг дэмжих асуудал дээр та хоёр ямар байр суурьтай явд юм бэ? Тэгээ миний байр суурь бол ажигладаг хүндээ бол их л тодорхой л да. Би одоо бараг 20-30 жил шахуул ярьж байна. Монголчууд бол газар шороогоо ухаж амьдрахгүй. Энэ манай ирээдүй биш. Тэгээ дэлхийн нийтээрээ ч гэсэн одоо энэ цаг үеийн өөрчлөлт ил бүх юм чинь бол ер нь бол энэ чиглэл рүү заагаад байгаа юм. Тэр газар шороогоо та нар ухаж амьдрахгүй шүү, ер нь болохгүй шүү гэж. Энэ чинь ирээдүй чинь биш шүү гэдэг нь бол маш тодорхой. Гэхдээ нөгөө талд нь бол бодит байдал гэж бас нэг юм байгаа шүү дээ. Яг одоо асуудал яг өнөөдөр нүүр тулаад байгаа юм. Тэгээ тэр утгаараа бол бид нар нэг хэсэг хугацаанд бол уул уурхайтай зуралтахаас өөр арга байхгүй болчих жоо. Тэнд бол хөрөнгөний их усүрийг л гаргаж авах хэрэгтэй бид нар. Бол одоо шийдэл гэх юм уу юу гэх юм. Хөрөнгөний их усүрийг гаргаж аваад тэгээд тэрийг бид нар тэр хүн гэдэг юм руугаа л чиглүүлэх хэрэгтэй. Хүн гэдэг чинь хоёрхан юм байхгүй ердөө. Нэгдүгээрт нь боловсрал, хоёрдугаарт нь эрүүл мэнд. Мэдлэгтэй боловсралтай тэгээд эрүүл саруул хүн байх юм бол энэ улс орн чинь хөгжөөд явна. Тэгээ энэ өнцгөөс нь л асуудлыг харах хэрэгтэй байх. Хэрвээ бид нар одоо
энэ хоёр бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол би тухайлбал одоо хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бол Монголын эдийн засгийн 3/1-ийг тун удахгүй эрүүл мэндийн салбар өгөх чадaltaй гэж үздэг. Энэ асар том нутаг уур амьсгал цаг агаар манай уламжлалт соёл энэ бүхэн ингээд бүгдийг багцлаад аваад үзэх юм бол тэгээд дээрэс нь монгол хүний одоо мэдлэг боловсрал элдв янз юмыг нийлүүлээд үзэх юм бол эрүүл мэндийн салбар бол туйлын ирээдүйтэй. Туйлын ирээдүйтэй. Эн чинь бол зөвхөн нэг 3.5 сая хүнд зориулсан салбар байхаасаа илүү өнөөдөр дэлхийд дээр 8 тэрбум хүн байна шүү дээ. За тэрнээсээ тэр 800 биш юм аа гэхэд ядаж нэг 8 саяд нь зориулсан эрүүл мэндийн салбарыг бид нэр бий болгочих бүрэн бололцоотой байгаа байхгүй юу. Тэр бол биднэрт бол дүүрэн хангалттай. Дээрээс нь энэ оршин байгаа одоо энэ газар зүйн байрлал аваад үтсэн ч гэсэн бид нар боловсролын салбар дээр бол асар их хэмжээний одоо орлого олох бас бололцоо байгаа. Ялангуяа энэ сүүлийн үед хэмэл оюун ухаан айгүй хүчтэй хөгжиж байна. Энийг дагсан одоо шинэ юмнууд гарч ирж байна. Тэгэхээр монголчуудын боловсролын салбар тэр ялангуяа ерөнхий боловсролын салбар зарцуулж байгаа мөнгө уул нь манад уламжлал бол байд юм шүү дээ. Энэ ерөнхий боловсролын салбар чинь бол манад бол бас ч нэг тийм муу байгаагүй. Ялангуяа байгалийн шинжилгээ ухаан тэн дотроос түүнээс гадна тэр математик дээр тулгуурласан энэ сургалт бол их дажгүй байсан. Тэгэхээр монгол хүүхдүүдийн тэр математик сэтгэлгээнийх нэг онцлог энэ чадамж физик хим байж гин биологи байж гин энэ чиглэлийн юмнуудыг бид нар ингээд төлхөө өгөх юм бол энэ дээр бол ердөө цоошин одоо програм хангамж гаргаад ирдэг ч юм уу эсвэл цоошин оюуны бүтээгдэхүүн гаргаад ирэхэд бол тэр ердөө ингээд дэлхийн 8 тэрбум хүн төрөх гэдэг нь шүү дээ. Уул уурхай гэдэг нэг газар шороо гэдэг юм бичээ нэг ухаж жагаад нэг том юм дээр машин дээр тавилаа тэгэл тэрийг урагшаага 1000 км зүүн хойшоогоо 3000 км зөөгөө дэлхийн зах зээл дээр гаргана гэдэг чинь бол ядаж логистик талаасаа асар их үнэтэй зүйл байхгүй юу. Тэгээ өвн өртгөн нэмэгдээд ингээд явах дээр борлуулагдах бололцоо нь бол бас хязгаарлагдаад ирдэг. Компьютер дээр энтер дарахтал дэлхийн хүн болгонд очичдаг тийм бүтээгдэхүүн хийчихэд бол тэр чинь ердөө секундын дунд л очиж байгаа шүү дээ. Тэгээ тэрүүнд бол юу хэрэгтэй хүн болгон $1 л өгөөлд. Тэгтэл 8 тэрбум доллар шүү дээ. Бид нар Европын холбооны жижиг улсуудыг одоо аваад үзэж болж байна. Одоо Люксембург гэдэг манайх шиг нэг улс байж байна. Тэр бол хоёрхан зүйл дээр л босоод ирсэн. Нэг нь банкны салбар, бүс нутгийнхаа банкны салбарыг бол дэд зэргээр одоо гаргаж ирсэн. Хоёрдугаарт нь тэднийх бол энэ сансрын хиймэл дагуулын орон зайг агаарыг худалдчихж байгаа байхгүй юу? Зүгээр л агаараас л мөнгө хийчихэж байгаа байхгүй тэр эдийн засгаа босгоод ирж байна. Гэх мэтчлийн тийм улсууд бол энэ Европт яарч байж байна, бусад орнуудад ч гэсэн байж байна. Тийм. Тэгэхээр энэ бол чиний тэр яриад байгаа солонгоруулна гэдэг чинь бол яаж солонгоруулах юм бэ гэдэг асуудалд би амхандаа хариулж байна л да. Бүх ард түмний өмч гэж хизээч байхгүй. Байгаагүй. Социализмын үед ч гэсэн бүх юм л улсын өмч байлаа шүү дээ. Улс нь бол бүх ард түмнийг төлөөлж илээ л гэж ярьдаг байл. Тэгээ сүүлдээ ягаад нураад унчихсан. 70 жил зүтгэсэн шүү дээ. Зүтгэж жаад нурсан. Нурахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өмч чинь эзэнгүү болчихлоо нөхдөө гэж. Монгол Ардын хувьсгалт нам бол 70 жил засгийн эрхийг барьсан. Тэгээ сүүлдээ нурахынхаа өмөр 1988 онд байна. Одоо 5 дугаар бүг турал гэж байсан. Тэгээд ер нь тэр 80-аад оны 90 он хүртэлх тэр Монгол Ардын хувьсгалт намын эрх баригчдын өөрсдийнх нь бүгд турлын материалуудыг та нар аваад үз. Тэрүүн дээр эдийн засгаа юу гэж дүгнсэн байна? Эдийн засгийн нөхцөл байдал гэдэг маань чухам ямархуу янзын болцоход байгааг бол тэр сөрөг хүчний амар жаргал яриад байгаа юм биш шүү дээ. Тухайн үеийн одоо Монгол Ардын хувьсгалт намын удирдлага Батмөнх дарга, Содном дарга, улс төрийн төвчөөний гишүүд, яамдынхан сайд нар одоо нөгөө нэг алдартай Хөдөлмөрийн баатрууд нөгөө нэг одоо нийгмийн хамгийн мундаг гэжсэн хүмүүс чинь бүгдээрээ намын төв орооны бүгд турлын гишүүд байсан шүү дээ. Тэгээ тэд нэр тэр хэлсэн үгийг аваад үзэлт. Тэн дээр бол нэгэн дуугаар хэлж байгаа байхгүй. Нэгэн дуугаар юу ярьж байгаа вэ гэхээр энэ өмч гэдэг юм чинь эзэнгүү болчихлоо. Эний чинь харддаг хүн алга. Ханддаг хүн алга. Хулгай хийгээд дуусаад байна. Энэ өмчийг эзэнтэй болгох ямар арга зам байна гэж
Ингэж ярьсан ш. Дараа нь тэр 90 онд ардчилсан одоо тогтолцоо руу шилжээд бид нар өмч өвчлэн энэ хийн гэдэг чинь бол зүгээр нэг толгооноос гаргаж ирээд ингэ тгий гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь нөгөө өмчийг эзэнтэй болгох гэсэн л арга байсан шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн тодорхой хэмжээгээр эзэнтэй болоод нэг хэсэг бол бид нар явсан. Одоо эргээд юу харагдаж байна гэхээр нөгөө өмчийн эрх чинь бол байхгүй болчиход байна шүү дээ. Өмчийн эрх рүү бол ирээ зэрэггүй ханддаг болчихлоо. Хүн ер нь өмчтэй байх, өнөөдөр өмчтэй байна гэж бодоод байгаа боловч тэгээд тэрийгээ бол хуулиар одоо баталгаажуулаад аваад явах арга байхгүй. Өмчтэй болсон хүн бол ганцхан л арга байна. Ямар нэгэн байдлаар эрх мэдэлд хүрэх. Тэгээд тэр эрх мэдэлд байхдаа өмчөө нэг тодорхой хэмжээгээр одоо хадгалах бус эрх мэдлгүй болчих төр хин дуртанд хурж ирэл өмчөнд болоод байна шүү дээ. Тэгээ энэ бол буруу арга. Энэ захиргаалтын арга юм шүү дээ. Энэ явахгүй шүү дээ гэж. Тэр бүгд хурал дээр ч гэсэн байж байгаа. Тэгээд одоо яах юм бэ? Энэ өмч чи эзэнгүй болчихлоо. Эдийн засгийн үр ашиг гэдэг чинь байхгүй болчихлоо. Хөрөнгө оруулалт хийлээ. Өчнөө сайхан тэр услгааны системтэй одоо сангийн аж ахуйнууд байгууллаа. Малын одоо тэр фермүүдийг өчнөө нөрөнд байгууллаа. Асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. Зарим нэгэн суманд ч одоо 3-4 малын эмчтэй болчихлоо гэдэг ингээл хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр хийсэн мөртлөө тэрний үр ашиг нь хаана вэ? Байхгүй зогсчихж байгаа байхгүй. Тэгээ энэний чинь одоо яах юм? Одоо нөхдүүдээ яах юм бэ гэдээ асуулт тавьж байгаа юм л та. Тэгээ өгж байгаа хариулт нь бол юу юм бэ гэхээр бол сахилга зохион байгуулалтыг сайжруулах. Сахилга зохион байгуулалтыг сайжруулах. Үзэл сурталын ажлыг хүчтэй хий. Гэсэн ийм л хоёр шаардлага одоо тавьж шийдэл гаргаж ирж байгаа байхгүй. Яагаад ардчлал гарч ирсэн бэ гэдэг чинь утгам тэр шүү дээ. Үгүй наадах чинь явахгүй, сахилга зохион байгуулалт чинь сайжруулад явахгүй байна. Үзэл сурталын ажлыг чинь 1000 хийгээд хэрэг алга хүн амтны ойлгохоо болчихлоо. Наад чи итгэдэг хүн байхгүй болчихлоо. Одоо ганцхан л арга байна. Эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөөч. Өмчийн харилцаагаа өөрчлөөч. Улсын өмч гэдэг чинь явахгүй байна. Чиний хэлээд байгаа тэр нийт ард түмний өмч гэдэг юм чинь явахгүй байна. Тийм учраас хувийн өмчтөр тулгуурласан энэ эдийн засгийн харилцаа гэдэг юм чинь гаргаж ирээ. Зах зээлийн эдийн засаг руу шилжийе л гэж ингэж л гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөө тэр 470 хэдэн депутатууд чинь одоо шинэ үндсэн хуулийг батлаа үсттэй. Тэрүүндээ хувийн өмч гэдэг үгийг оруулж өгсөн биз дээ. Тэгээд тэрийг мартчихад байна шүү дээ. Одоо 30 жилийн дотор гэхэд тэрийг мартчих болохгүй шүү дээ. Тэр чинь хувийн өмчтөр тулгуурлаад явах ёстой асуудал байхгүй. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, тухайн бус нутгийн болон улс орны эдийн засаг өндөр өгөөчтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр одоо ингээд жишээлбэл та одоо тэр ураантай холбоотой асуудал дээр ч гэдэг юм ингээд нэгэнт ингээд хуулийн батлагдаад хоёр улсын засгийн газар хооронд ингээд гэрээ хэлсэн хийгээд ингээд хөрөнгө оруулалтанд татаад явж байгаа томоохон төслүүдийг хүртэл ингээд зогсоох, уяах гэдэг юм асуудал гарч ирж байна шүү дээ. Хүн хадгалж. Гэдэг гарч ирж шүү дээ. Тэр чинь гарч ирлгүй яа. Юу гэж бодохгүй байна. Наадах чинь явах ёстой процесс. Ард иргэд нь эсэргүүцэх ёстой. Ягаад гэвэл юу байдгийг мэдэхгүй байна шүү дээ. Ямар альтернатив байгаа, ямар өөрчлөлт байгаа, ямар үр дагавар төрөхийг тэр хүмүүс мэдээлэл байхгүй. Энэ юу болоод байгаа ягаад тухай ямар ч ойлголт байхгүй юм чинь хүмүүс эсэргүүцэхгүй яхаа зөв шүү дээ. Эсэргүүцэх ёстой. Би бол тэрийг бол одоо бүр дээд зэрэгээр ойлгож байна. Тий. Тэр хүмүүс мэдээлэлтэй байх ёстой. Эн чинь ямар учиртай юм бэ? Яад юм бэ? Явсаар байгаад нийгэмд ямар ач холбогдолтой, улс оронд ямар ач холбогдолтой. Энэ аймагт маань ямар ач холбогдолтой, энэ суманд маань ямар ач холбогдолтой. Торж дандаг дулмаад одоо жоохон ямар ач холбогдолтой бэ гэдг нь бол харагдахгүй байна шүү дээ. Огт харагдахгүй байна. Тийм учраас хүмүүс эсэргүүцэх нь зөв шүү дээ. Ганц үлдэж байгаа арга нь тэдний одоо өөрсдөө нэг дуу хоолойг хүргэх арга бол эсэргүүцлийн арга л үлдээд байна шүү дээ. Тэр хөрөнгө оруулалт, тэр элдв янзын юмнууд чинь тэр ард иргэдийн оролцоотой, тэр ард иргэдийнх нь одоо зөвшөлтсөлтөө, тийм ээ? Тэр механизмыг бол аягүй сайн ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгээ эн чинь төвчээр шаардсан ажил, хугацаа шаардсан ажил. Зүгээр алга эргүүлэхийн хоорондын засаг унгаахын хэмжээнд ингэж тийм хурдан шийдчихдэг ажил биш байхгүй. Энэ хугацаа шаардсан. Маш урт удаан хугацаа. Одоо н оюутлагыг л харал та. Одоо л нэг зах зохиос нь гадралж эхэлж шүү дээ. Энд чинь юу үлээд. Тэгэхэд энийг ингэж шийдээд ийм төвшөнд хүрэхэд бол бид нар 20 жил ажилладаг шүү дээ. 20 жил ажилладаг шүү дээ. Тийм учраас тэр
Цаана хөрөнгө оруулж байгаа хүн ч тэр хөрөнгө оруулалтыг татах бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа төрийн одоо албан тушаалтан ч гэсэн энэ бол ингэж суух босхын хооронд хийчихгүй. Нүр хүч хөдөлмөр төвчээр шаардсан. Хүмүүсийн мэдлэг боловсролыг дээшлүүлсэн. Тэр бодит өр өгөөж ач тусыг хүн болгонд ойлгуулсан. Тэгээд тэр хүмүүсийнх нь шууд оролцоог хангасан байж вэж эн чинь явна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энийг дахиад нөгөө захиргааны аргаар хурж ирэл хав баривчил хураа дээрэмд гээд ингээл явах юм бол энэ чинь явахгүй шүү. Чин богино хугацаанд шийдчих нь гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүй шүү. Тийм юм явахгүй шүү. Энэ чинь хугацаа шаардна. Тийм учраас маш их төсвөр төвчээр шаардсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь хоёр янз юм байдаг. Нэг нь одоо шууд хөрөнгө оруулалт, техник технологи оруулж ирж байгаа, үйлдвэр барьж байгаа хөрөнгө оруулалт. Нөгөөх нь портфолио буюу одоо санхүүгийн их усүр. Санхүүгийн их усүрээр мөнгө оруулж ирж байгаа юм бол ингээл орж ирэл гараад явчих нь богино хугацааны юм. Тэндээс бол нэг сүрхий юм одоо бид нар бол мэдрэгчгүй өнгөрчж байна. А энэ урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг чинь бол урт хугацааны үүрэг хүлээж байгаа байхгүй юу? За би чамтай ингээд одоо 30 40 жил, 50 жил, 100 жил хамтаа амьдрах гэж шүү гэж. Тэрийг итгүүлэх хэрэгтэй байхгүй юу? Би өнөө маргааш ингээ хурж ирж чад тийм үү? Газар шороогийн чинь угчаад энэ дотроос өрмийг авчгаад алга болохгүй. Би чамтай хамт 100 жил хамт амьдрна. Энэ хооронд хоёлоо их юм үзнэ. Зовлон жаргалаа хуваалцсан. Тэгээ саахал тайл болж байгаа гэсэн одоо санаа шүү дээ. Тийм учраас бол санаа нэг бай хоёлаа. Яаж хоёлаа энийг болгох вэ? Яаж бүтээх вэ? Яаж урагш нь одоо явуулах вэ гэдэг. Вот энийг байна тийм ээ. Энэ яаман дээр сууж байгаа нэг хідэн дуракууд авилгал хараа сууж байгаа хідэн дуракуудтай ярих биш. Энэ засгийн газрын гишүүд гээд одоо нэг хідэн нөхдүүдийг одоо тэр авгаа хүүхдийн элдв янз ямар хангах биш. Энийг тэр хөрөнгө оруулж байгаа хийж байгаа хүн чинь хамгийн түрүүн очиод тэр нутгийн иргэдтэй нь ярих хэрэгтэй байхгүй. Тэгэд нутгийн иргэдийн дэмжлэг авчихсан байхад энд бол хинч зогсоож чадахгүй шүү дээ. Одоо яваад байгаа арга нь ямар байна гэхээр бол энд нэг сайттай ярьдаг, лоббидж жоод нэг хууль батлуулцдаг. Тэгээд тэрүүгээрээ одоо нөгөө иргэдэг очиод одоо өвчин тэх гэдэг шүү дээ. Тэгж явахгүй л дээ. Та ерөнхий сайдаар ажиллаж байхдаа яг энэ тухайн бус нутгийн иргэдийг яг энэ томоохон бүрүүдэд татаа онцлог ямар арга жишээ ажилласан. Одоо яг таны тэр одоо үргэлжлээд явж байгаа соёл миний өндөр алба хашижсэн хугацаа бол одоогоос 25 жилийн өмнө. Тэр үед яригдчихсэн, тэр үед шийдчихсэн асуудал бол өнөөдрийнхтэй бол огт авцалтаагүй бүр тэс ондоо. Тэр үед чинь бол бид нар оршихуу, эс оршихуу гэдэг л асуудал байлаа шүү дээ. Энэ шинэ эдийн засгийн харилцааны чинь механизмуудыг бүрдүүлэх асуудал байлаа. Би өнөөдөр одоо энэ сайд дарга нар энэ элдв янзын хүмүүстэй уулзахдаа жоохон шөмжлөлтэй ханд арчаагүй хогнууд гэж хэлдэг. Та нарт зах зээлийн эдийн засгийн бүх хэрэгслүүдийг чинь бий болгоод өгсөн. Мөнгөний бодлогын хэрэгслүүд чинь байна уу? Байна. Монгол банк нь байж, арилжааны банкнууд нь байж, санхүүгийн зах зээлийн элементүүд нь бүгдээрээ гараад ирлээ. Мөнгөний бодлогын бүх хэрэгслүүдийг чинь бий болгоод өгсөн. Сангийн бодлого чинь байна уу? Бага. Сангийн ямар дамжуулаад тэр ямар бодлогоодоо яаж хэрэгжүүлдэг бүгдийг бий болгоод өгсөн. Өөрөөр хэлэх юм бол зах зээлийн эдийн засгийг зөв зөвтэй аваад явахд шаардлагатай бүх хэрэгслүүд, бүх юм чинь бүгдийг бий болгоод өгсөн. Тэгээ хүний хийгээд болгоод ингээд бүтээгээд өгсөн юмыг олигтойгон шиг авч явж чадахгүй. Өөр хоорондоо уралцаад ингээд сууж байгаа явдал бол одоо туйлын муу байна, хариуцлагагүй байна. Арчаагүй нөхдүүд гэж би хэлж байгаа. Ийм томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд тухайн бус нутгийн хөгжлийг ямар боломж нэгдэх юм бэ? Иргэд энийгээ жоохон тухайн үед бол тэр хөрөнгө оруулалтын асуудал байгаагүй. Зүгээр босгож ирэх тухай асуудал байсан байхгүй юу? Босгож ирэх. Яаж энэ 3 дугаар цахилгаан станц нь ажилуулах вэ? Яаж юм нэвдэрчихгүй байх вэ? Өөрөөр хэлэх юм бол бид нар чинь нэг тусламж авдаг, хандив авдаг л тийм л одоо эдийн засгтай байлаа шүү дээ. Өнөөдөр бол шал ондоо. Өнөөдөр бол бид нар тэр шатнаас арай ахиж гарч хаад өнөөдөр бид нар хөрөнгө оруулалтын тухай ярьж байна. Тэгэхээр энэ бол ондоо асуудал та.
тухайн орон нутгийн иргэдэд ер нь яг ямар боломж нэгдэн гэж харах. Гэхдээ тэгээд одоо зах зохиосоо харагдчихлаа үстэй тэр өмнө говийн хан бүгдийнхэн оюутлогоо тойрсон тэр бүхэлдэн хотл босоод ирлээ шүү дээ. Тэр чинь баг аймгийн төвөөсөө илүү хүн амташгүй болчиход байна шүү дээ. Тэгээд тэр аймгийнх нь хүн амын тоо өсч байна. Тэнд эдийн засгийн одоо тэр нийлүүлэлтийн маш мундаг сүлжээ бий болчихж байна. Асар олон жижиг дунд үйлдвэрлэлүүд тэнцээ чинь бий болж байна. Үйлчлэгээний юмнууд нь бол дагаад босоод ирж байна. Тэр чинь шал ондол болж байгаа шүү дээ. Тэгээд ер нь хүн нэмэх юм бол хүнс нэмнэ гэдэг байхгүй юу? Манай энэ хөдөө орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх нэг шалгуурыг бол би хөвдөө хэлдэг аймгийн дарга нарт бол чиний ажлыг тэр элдв янзын юмар дүгнэхгүй. Тэр яасан саасан тэр ганцхан л юм байгаа. Тэр бол юм бэ гэхэр бол чамайг аймгийн засаг дарга хийж хахад хичнээн хүн шилжиж явсан аймгаас. Хичнээн хүн ирсэн. Вот энэ л чиний ажлын үндсэн шалгуур. Чи үнэхээр аятайхан таатай нөхцөл бүрдүүлээд өгсөн бол энд чинь хүмүүс хурж ирээд амьдрна. А энэ чинээс дөрвөөд яваад байгаа бол чи тэгэл хөгийн даргал байсан байж тээ л гэж. Ингэж л хэлж байгаа. Тэгээ ер нь цаашдаа ч гэсэн одоо та нар хасаад хайчхал байх л да ихэнх нь. Тэгвэл нэг тэгж шууд хэлэх хэрэгтэй. Тэр илүү дутуу юм яриад авах шаардлага байхгүй. Ердөө хүн нэмэх юм бол хүнс нэмнэ. Хүн амын тоо ч нэмэгдсэн үү нэмэгдээгүй танаас өмнө. Тийм ээ? Танаа аймагт. Тэгэхээр тэр бүс нутаг хөгжиж тэнд хүн татна тийм үү. Тэгэхээр тэнд жишээлбэл ингээд зөвхөн мал аж ахуй эрхлээд байх биш. Яг л та хоёрын төрөний ингээд нэг жоохон ингээд тесрээд байгаа энэ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж. Тэгэл хэрэгжүүлээчтэй юу саад болоод байгаа. Ямар ч саад болж байгаа юм алга шүү дээ. Тэр улс орноо хөгжүүлэе гэж хүмүүс одоо бүгдээр боддог л гэдэг байгаа. Тэр чинь явсаар угаа суман дээр хурж ирээд аймаг дээр хурж ирэл илэрлээ болох ёстой шүү дээ. Би одоо альч сумын хүнээс очиод тэр сумаа хөгжүүлэх бодолтой байна уу эсвэл одоо сумаа ингээд харанхуй бүдүүлэх 2 дугаар зуунд байгаа юм шиг байлгах бодолтой байна уу гэж асуувал үгүй л гэж хэлнэ. Бид нар сумаа хөгжүүлмээр байна, сайхан болгомоор байна, тэр хан богч шиг болгомоор байна л гэж хэлнэ. Хэн ч гэсэн аймгаа хөгжүүлэхгүй энэ чигээр нь байлгаж байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Бүгдээрээ л одоо аймгаа хөгжүүлээ, сумаа хөгжүүлээ л гэж хэлнэ. Тийм учраас бол тэр асуудал байх ёсгүй. Хөрсөн нь бол байна. Сумаа хөгжүүлээ, аймгаа хөгжүүлээ, гоё болгоё. Энэ сургуулаа ч гэсэн нэг аятайхан шиг сургууль болгочихъя. Энэ нэг сумын эмнэлгээ ч гэсэн одоо үнэхээр аятайхан шиг эмнэлэг болгочихъя. Нэг өвчний онш тогтоолох гээд Улаанбаатар руу үгээд байдгүй, мөнгө төгрөгөө зараад байдгүй. Энд ч юм хийдэг бай энэ төр гэсэн. Тэр эрмэлзэл сонирхол бол бүгд байж байгаа шүү дээ. Тэр ард түмд чинь хөрсөн байж байгаа шүү дээ. Тэрийг л зөв томьёолол, зөв зохион байгуулалт, зөв чиглүүлэл авч явах асуудал шүү дээ.